Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ? 8 цаг уу? Магадгүй ажил ихтэй үедээ илүү цагаар ажиллаад 10 эсвэл 12 цаг болдог уу? Тэгвэл дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хамгийн цэвэрхэн, хамгийн аюулгүй гэгддэг Япон улсад ажлын байр гэдэг заримдаа амьд явах уу, өөх үү гэдгийг шийддэг тулааны талбар болж хувирдаг гэвэл та итгэх үү? Японд өртөө ганцхан үгээр бүхэл бүтэн үндэстний эмгэнлийг илэрхийлдэг хэллэг бий. Энэ бол кароши. Шууд орчуулбал хит их хөдөлмөрлснөөс болж үхэх. Энэ бол зүгээр нэг ярианы хэтрүүлэг эсвэл зүйрлэл биш. Энэ бол Японы засгийн газраас албан ёсоор бүртгэж хуулиар зөвшөөрсөн жил бүр мянган залуусын амийг авч чаддаг бодит аим шиг юм. Компанида үнэнчээр зүтгэсэн 100 ажилчид ширээний хаад зүрхэн зогсож эсвэл стрессээ төсөлгүйд цонхоор өсөрч байна. Тэд яагаад ийм сонголт хийхэд хүрдэг вэ? Энэхүү бичлэгээрээ бид Японы нийгмийн хамгийн бараа нууц болох карошигийн соёл руу өнгөх болно. Энэхүү аимшигт нэр томьёо хизээ анх яаж бий болсон бэ? Үүнийг ойлгохын тулд бид 1970-аад оны Япон орноор аялах хэрэгтэй болно. Дэлхийн 2 дугаар дайны дараа туйлдаж, юучгүй үнсэн тавраг болж хоцорсон Япон улсыг хөл дээр нь босгохын тулд төр засгаас нь эдийн засгийн гайхамшиг гэх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн юм. Энэ үед эртний самурай эзэндээ үнэнч зүтгэдэг сэтгэлгээг орчин үеийн компаниудад шууд шилжүүлэн суулгажээ. Эрчүүд компани өөрийн гэр бүлээс илүү түзэж өдөр шөнөгүй зүтгэх соёл тогтов. Компани нь тэднийг насан туршид ажлын байраар хангаж амьдралыг нь даана гэж амладаг байлаа. Та тухайн компанид орсон л бол үхэн үхтлээ тэндээ ажиллах ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчилж эхэлсэн юм. Гэвч энэ хичээл зүтгэлийн төлөөс дэндүү өндөр байлаа. 1969 онд хамгийн анхны карошигийн тохиолдол албан ёсоор бүртгэгджээ. Японы хамгийн том сонины газрын тээврийн хэлцэд ажилладаг байсан ердөө 29 настай залуу хоёр ажлын байрандаа гинэс тархинд нь цус харуулж нас барсан байна. Түүний үхлийн дараа эмчнэр болон судлаачид асар их стресс, уртсгасан цаг нь хүнийг шууд үхэлд хүргэж болдгийг тогтоож 1978 онд хэсэг эмчнэр нийлж үүнийг анх удаа кароши гэж нэрлэжээ. Японы эрүүл мэнд хөдөлмөр халамжийн яамнаас карошигийн шугам гэж нэрлэгддэг нэгэн аимшигтай хязгаарыг хуульчилсан байдаг. Энэ нь сард 80 цагаас илүү ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл 7 хоногийн 5 өдөр бүр үндсэн ажлын цагнаас гадна 4 цагийг оффист өнгөрүүлнэ гэсэн үг. Хэрэв та энэ хязгаарыг давж байгаа бол таны бие хизээж зогсоход бэлэн цагийн бөмбөг боллоо гэж үздэг. Шүүх хэмжээний дүгнэлтээр кароши дүртөгчдийн бие махбодод дараах өөрчлөлтүүд гардаг байна. Байнгын нойргуудал, эрч хүчээ нөхөх гэж уусан кофений хэд их хэрэглэнээс болж цуснд дах кортизол буюу стрессийн даавар дээдсэхтэй тулж артерийн даралт хэвийн хэмжээнээс 2 дахин ихсдэг. Үхэл нь ихэвчлэн үүрийн 3-аас 5 цагийн хооронд эсвэл даваа гарагийн өглөө ажилдаа гарахаас өмнө зүрхний цочмог дутагдал эсвэл тархины цус харуулт хэлбэрээр ирдэг байна. Бие махбод нь дахиад ийм дарамт руу очиж чадахгүй гэд өөрийгөө унтраацгаж байгаа хэрэг юм. Үхлийн 2 дахь хэлбэр нь бүрч зөрөгцсөн. Үүнийг Японд каражи сацу буюу ажлын ачааллаас болж амиа хорлох гэж нэрлэдэг. Асар их ядаргаанаас болж хүний логик сэтгэлээ алдагддаг байна. Тэд зүгээр л ажлаасаа гарчихъя гэж сэтгэж чадхаа болдог. Учир нь Японы нийгэмд ажлаас гарна гэдэг арчаагүй сул дорой шинж гэж үзэгддэг тул ажлаас гарахын оронд амьдралаа дуусгах нь хамаагүй хялбар шийдвэр мэт санагдах сэтгэл зүйн гүн депресс ордог байна. Кароши өмнө нь зөвхөн гэр бүлээ тэжээх гэж зүтгэдэг дунд иргэм насны эрчүүдийн асуудал байсан бол одоо хохирогчдын 20 гаруй хувийг 20-30 насны залуучууд тэр дундаа залуу эмэгтэйчүүд эзлэх болжээ. Олон нийтийн хамгийн их зочоосон хэрэг бол 24 хүн настай Мацури Такахаши охины түүх юм. Японы хамгийн нэр хүндтэй Токиогийн их сургуулийг онц дүнтэй төгссөн тэрээр сурталчилгааны дэлхийн хэмжээний томоохон компани болох Денцүүд ажилд оржээ. Гэвч түүний мөрөөдлийн ажил нь там болон хувирсан юм. Тэрээр сард 105 цаг илүү ажилладаг байв. Мацурын амиа хорлохоос хэдхэн хоногийн өмнө ээжтэй "Ээж өдөрт 2 цаг унтах үнэхээр хэцүү байна. Би ажил хийх гэж амьдарч байгаа юм уу? Амьдрах гэж ажил хийж байгаа юм уу?" гэж хэлж байжээ. Тэрээр цахимч үлжээндээ "Би зүгээр л унтмаар байна. Өөр юу ч хүсэхгүй байна" гэж бичиж үлдээгээд 2015 оны 100 сарын баярын өглөө компанийнхаа татвар байрны цонхоор өцөрч амиа хорлсон юм. Бүр ч аимшигтай нь компаниуд нэр хүндээ хамгаалахын тулд үүнийг нуун дарагдуулдаг. Японы үндэсний телевиз NHK-гийн улс төрийн сэтгүүлч 31 настай Мива Садо сард бүхэл бүтэн 159 цаг илүү ажиллаж
сонгуулийн сурвалжлага хийдэг байж агаад орондоо гар утсаа атгаастай чигээрээ зөвхөн зогсож насварчээ. Хэргийн гол нь NHK телевиз өөртөө нэр хүндээ хамгаалахын тулд түүний үхлийг 4 жилийн турш олон нийтээс нууцлж зүгээр л өчнөр өөд болсон мэтээр хэлж арга гэрийнхнийх нь амийг таглаж байсан хожим илэрч улс даяар том дулаан тарьсан юм. Аль биесны тоогоор жилд ийм 200 орчим тохиолдол бүртгэгддэг ч үйлдвэрчний эвлэлүүдийг хэлж байгаагаар бодит тоо жилд 10,000 хоолд авдаг. Засгийн газар хил амнаас айж зүрхний хүчин гэсэн онцоор олон үхлийг нуунд дарагдуулахыг хардлага одоо ч байсаар байна. Японы залуус нэг тиймэрхүү шулан мөлөгч компаниудыг Buraku Kyogi буюу хар компаниуд гэж нэрлэдэг. Эдгээр компаниуд хуулийн цорхойг ашиглан залуусыг асар бага цалингаар уртассан цагаар боож хөтлөн ажилладаг бөгөөд Pawahara буюу эрх мэдлийн дарамт доромжлол хамгийн их байдаг газар юм. Саяхнаас залуус нэгдэж жил бүр Японы хамгийн муу хар компанийг шалгаруулж олон нийтэд зарладаг эсэргүүцлийн хөдөлгөөн хүртэл өргүүлэх болжээ. Үүнд Dentsu, Mitsubishi 24 цагийн шүлжээ дэлгүүрүүд зэрэг Японы том корпорациуд нэр дэвшиж байсан түүхтэй. Японы залуучууд өөрсдөө өгөөдөн Shachiku гэж нэрлэх болжээ. Энэ нь компани болон тэжээвэр амьтан гэсэн үгний нэгдэл бөгөөд компанийн тэжээвэр бол гэсэн утгатай. Үүнээс гадна Японы соёл нэгэн хацралтай үзэгдэл байдаг нь энэмори юм. Өрөндөө орнуудад эсвэл манайд ажлын цагаар ширээгээ төрлөөд унтаж байгаа хүнийг залах уу ажлаа тасалж байна гэж үздэг бол Японд эсэргээрээ. Дарганаар нь ажлын ширээн дээр эсвэл бүр хурлын үеэр дуг гэж буй ажилтныг хараад энэ хүн шөнөжин нойргүй ажиллаад маш их ядарчээ. Компанида үнэхээр үнэн ч хүн юм гэж илгээр үнэлдэг. Тиймээс хурлын үеэр ч хүмүүс нүдэн анаад унтаж байх нь хэвэн үзэгдэл бөгөөд зарим ажилчид бүр илүү ажилласан мэт харагдахын тулд зориулт унтаж байгаа дүр эсэгдэг гэж шүү. Карашо гэдэг үг Японоос гаралтай ч энэ аймшиг зөвхөн Японоор хязгаарлагдгаа аль хэдийн болсон. Азийн бусад орнууд ч яг ижилхэн замаар алхаж байна. Өмнөд Солонгосын хувьд Солонгосоор Guarosa гэдэг солонгосчууд ажлын цагаараа дэлхийд дээгүүр дотог бөгөөд ялангуяа шуудан үргэлтийн ажилчид технологийн салбарын залуус унтах ч чөлөөгүй ажилласаар амиа алдах тохиолдол сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн байна. Хятад улсын хувьд хятадын технологийн салбарт 996 гэх аимшиг систем үйлчилдэг. Энэ нь өглөөний 9 цагаас оройн 9 цаг хүртэл 7 хоногийн 6 өдрийн ажиллагааг хэлнэ. Alibaba-г үндэслэгч Jack Ma хүртэл энэ системийг залуу хүний заавал туулах ёстой ажил гэж хэлээд олон нийтийн шүүмжлэлд өртөж байв. Энэхүү системээс болж Хятадын Pinduoduo зэрэг том компаниудын 22 настай ажилтан шөнө ажил руугаа алхаж байгаа зам дээр гинт унаж нас барсан харамсалтай хэрэгүүд ар араасаа гарч байсан удаа бий. Япон улс өнөөдөр ажиллах хүчний хомсдолд орж хүн ам нь хурцтай хөгшөрч байгаа. Ийм үед Караши соёл нь үндэсний аюулгүй байдлын хэмжээний том сорилт болсон тул засгийн газар нь тэмцэж эхэлсэн байна. Компаниуд оройн 22 цаг болоход офисын гэрлийг бүрэн унтраах, ажилчдыг гэрлүүнд албатан хөөж явуулахын тулд дээгүүр нь чанга хөгжимтэй дрон нисгэх зэрэг сонин аргуудыг хэрэглэж байна. Мөн сар бүрийн сүүлийн баазан гарагт 15 цагт ажилласан тараадаг Premium Friday хөтөлбөрийг ч хэрэгжүүлж үзсэн. Бүр зарим компаниуд ажилчдаа амралтын өдрүүдэд компанийн имэйл рүү орохыг нь системээс хаадаг болжээ. Хамгийн гол нь Японы шинэ үеийн залуус Z-ийн энэ соёлыг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд тэд бид ажиллахын тулд амьдраагүй, амьдрахын тулд л ажиллаж байгаа гэдгээ зоригтой илэрхийлж хуучинсаг хатуу тогтолцоог эвдхийг хичээж байна. Гэвч олон 10 жил цуснад нь шингэсэн компанида өөрийгөө золиослох сэтгэлээ бүрэн устгах хүртэл урт хугацаа хэрэгтэй болов уу? Ажил гэдэг амьдралыг тэтгэх хэрэгслүү эсвэл амьдралыг залхих мангас уу? Та үүн дээр ямар бодолтой байна вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. Бичлэг таалагдсан бол лайк болон subscribe-ийг мартаваа. Дараагийн дугаараар уулзцаая. Баяр таа.